сайн байцгаана уу? Би Ховд аймгийн Мөнхөргөн сумын уугуул нийслэлийн ерөнхий боловсролын 153 дахь сургуульд хөгжмийн багшаар ажилладаг. За одоогийн байдлаар 5 дахь жилдээ багшийн мэргэжлэр ажиллаж явж байгаа. За би хөгжмийн багшийн мэргэжлийг Монгол Улсын боловсролын сургуулийн багшийн сургуульд 2021 онд төгсөөд одоогоор ингээд 5 дахь жилдээ энэ сургуульд хамгийн анх төгсөөл орж ирээлэг энэ сургуульд үргэлжлүүлээд 5 дахь жилд ингээд багштай явж байгаа. Ерөнхийдөө бол хамгийн анх бол ер нь 10 жилдээ хүүхдүүд нэг мэргэжлээ сонгогдсон байдаг. Би ерөнхийдөө бол хөгжмийн багш болно гэж ерөөсөй бодож явж байгаагүй. Тэгээ яг хөө манай ээж аав зөвлөж найз зөвлөснөөс ингээд холбогдоод бодож байгаад хөгжмийн багш болсон. Ерөнхийдөө бол өөрөө хөгжмийн багш болохгүй өөр мэргэжилтэй хүн цагдаа ч юм уу эмч болъё гэж боддог гэсэн. Одоо 4 жил суралцаад төгсөөд ингээд багшлсан. Ер нь бол багш болсонд харамсахааргүй ингээд явж байгаа. Би 2021 онд сургуультай орж ирээд 2021 онд сургууль дээр морин урын дугуйлын хичээлүүлж эхэлсэн. За тэгээд 2021 оноос хойш ингээ бас 5 дахь жилдээ морин урын сурагчдын дугуйлан маань үргэлжлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сая өмнөх жилээс бол харин нөгөө үндэсний сурын харваг хичээллүүлээд одоо ингээд 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Явуулж эхэлснээс хойш манаас хичээлж эхэлсэн сурагчид багш нар дотроос маань 3-аас 4-5 хүн аймаг сумын цол зэрэг, спортын цол зэрэг бас авсан байгаа. Нийтдээ багш ажилчдаас 20 багш, сурагчдаас нэг 10 гаруй сурагчдад үндэсний сур харвааны хичээллийг заасаргаад сургаад ингээд өв уламжлалыг бусдад түгээгээ дамжуулаад ингээд явж байгаа. Хамгийн анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд 5 хүүхэдтэй л эхэлж байлаа. Морин урын дугуйлан маань сургууль дээр шүүр газрын ойролцоо газар эхэлж ирсэн. Одоо тэгээд сургууль дээр үйл ажиллагаа явуулаад 5 жилийн хугацаанд өнгөрөхөд нийтдээ нэг 50-60 гаруй хүүхдэд морин ур хөгжмийн боловсрол болгосон. Одоо яг суралцаад дугуйланд хичээллээ явж байгаа нь 50 гаруй хүүхд явж байгаа. За хөгжлөн тэгээд 5 дугаар ангиас дээш 12 дугаар анги бас насанд хүрсэн хүмүүс бас надтай холбогдоод бас манай дугуйлангийн хамрагад явдаг их шиглэлгийн хамтлаг байгаа. Бас нөгөө дугуйланд явсан хүүхдүүдээс маань аймаг дүүрэг нийслэлд бас тодорхой хэмжээний амжилт гаргаад зуралдаанд их амжилттай ингэ явж байгаа. Батгэр лагш болохоор хөгжмийн хичээл ордог. Тэгээд би Батгэр лагш ер нь бол амар аюултай, амар мундаг ах гэж боддог. Багш морин урын дугуйлан явуулдаг, ятгын дугуйлан явуулдаг. Тэгээд сур харваа бас явуулдаг. Тэгээ би ер нь багшийг амар мундаг багш гэж боддог. Тэгээ би Батгэр лагшийн сур харваанд явдаг. Миний Батгэр лагшийн яваад 2-оос 1 жилийн хооронд гэсэн ба. Тэгээ морин ур явж байгаа. Аюу бол гоё хаан талан таалаад гоё л байгаа. Ингээд чөлөө цагаараа гоё зөв бодлсон юм. Оюутан болж төгсчөөд ер нь багшлах эсгээ сайн мэдэхгүй байсан, өөртөө итгэлгүй. За ер нь багш болоод ер нь цаашдаа яах бол бас тийм юм одоо ингээд
явж байгаа дөөр ажил хийгээ явд юм уу төгсчээд гэж бодож ирсэн. Яг тэгээд 4 жил бас яг аав ээж маань дэмжиж ингээ явсан болохоор за 1 жилдээ ямарсан ажиллаад үзчихийгээд бас нөгөө хүний урам 4 жил сурсан болохоор багшлаад үзьийгээд энэ сургууль руу бас орж ирээд манай удирдлага манаас гоё дэмжиж туслаад ингээ одоо бас удирдлагатай байдаг. За тэгээд 1 жил ажиллаж үзсэн чинь бас хүүхдүүдтэй даасна хамт олондоо бас даасна. За болохоор ч юм уу гэх. За тэгээд за 1 жил ажилласан юм чинь нөгөө хамт олон хүүхдүүдтэй хоорондоо бас тасцуучаас за дахиад нэг ажиллаж ийгээд 2 дахь жил ажиллаад дахиад дахиад нэг ажиллаж ийгээд 3 4 жил ингээд ажиллаад ер нь бол цаашдаа ерөнхийдөө бол багш ажиллаа хийхгүй ингээд багшлаад сурагчтай багш нартай ингээд мэдэх чадах чадвар мэдлэгээ ингээд айлуулах хуваалцаад түгээгээ явуулж бодож байгаа. За ерөнхийдөө бол мориор хөгжмийг тохиолж сурснаар бол хүүхдэд маш их олон сэтгэл зүйн давуу тал онцлог өөрт нь олгогддог. Одоо жишээ нь өөртөө ихтэй байдал гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээ бусдыг уучлах, инэрэнгүй байх. За тэгээ бүр өөртөө ихтэй байх, өөрийгөө бусдад хамаагүй ингээд илэрхийлж чаддаг болох. Тэгээд гоо зүүн мэдлэг талаас нь бол одоо хүний хуруу, биеийн одоо хэсэг бас зөв хэлбэр галбиртай болно. Хүүхд өөрөө маш сайн доктортой зөв сууж сурна. За тэгээд ерөнхийдөө бол хүүхдийн зан төлөв шилтэл маш их нөлөөлдөг гэж миний хувьд үздэг. Өөрийгөө илчилж нээж чадаагүй хүүхдүүд орж ирээд хэсэг хугацаанд жилийн хугацаанд хичээллэхэд л ерөнхийдөө бол шал өөр болж надад мэдрэгддэг. Мориорынхаа дугуйлангаас тусдаа хүүхдүүдийг заалан тоглуулах, гадуур амралт өдрүүдээр хаяа модонд авч алах, ууланд авч алах. Тэгэл нааш цааш зугаалах, шинэ жилийн үйл ажиллагаа хамтдаа тэмдэглэх гэх мэтчлэн тийм зүйлүүдийг хамтдаа хийдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдүүд өөрийгөө маш хурдан нээж, өөртөө итгэх тэр итгэл нь өөрт нь олгогддог гэж би бодож байна. Хамгийн анх би энэ сургуульд ирээд 2021 онд яг 9 сард ажилд ороод 9 сарын 1 жилийн нээлт болсон. 9 сарын 1. За тэгээд хамгийн хөгжилтэй зүйл нь гэвэл нөгөө хаалган дээр хүүхдүүдийг хөдөж оруулаад би зогсож исэн чинь манай багш манай сургуулийн одоо Ахмад багш, Нямдаа багш над дээр ирээд чи яах гэж байгаа орооч гэж жоохон уурлангуу зандрангуу тэгэхээр би ингээ гайхаад ягаад над руу ингээ уурлж байгаа юм бол гэсэн чи яг намайг сурагч гэж андуураад яг тухайн үедээ жоохон хөвгч сэрэтэй байсан болохоор андуурж ирсний тийм тохиолдол байдаг. Ер нь тэгээ хүмүүс ирэх хвшлэн тэгэл чи яг багш юм уу сурагч юм уу гэ андуурах бас их байдаг. Мөн хайрхан сумын 98% нь уран хажууд ингээд суурьшдаг тийм утга байдаг. Уран хажуудын одоо онцлог болсон уран хажуудын хөгжмийн зэмсэх маань цоор гэж хөгжим байдаг. Бид хөгжмөр одоо ингээд 10 дахь жилдээ бас ингээд хуваараа хичээллээд ингээд цуур хөгжмийг бас хөгжмөдөд явдаг. За тэрнээс гадна бас төгөлдөр хуур чатхадгаар бас ятг ардын хөгжмүүдийг бас тоглох гэж хичээдэг. Бас хөөми ч гэдэм ардын нэрийн урлаг тал руугаа ерөнхийдөө бол их төлөвлөгөө анхаардаг да.
Ер нь бол хамгийн анх авч эхлэхдээ бол сурагчдыгаа би энэ сургуулиас авч ирсэн. Тэгээ яг хуу жил болгон зарим хүүхдүүд энэ сургуульд ирсэн хүүхдүүд маань өөр сургууль руу шилждэг. Гэхдээ шилжсэн ч гэсэн хол ингээд шилжиж явсан ч гэсэн буцаад сургуульд явдаг. Гаднаас өөр сургуулийн хүүхдүүд бас хүсэлт өгөөд амрагдъя гэдэг. Бүр одоо хамгийн холоос явж байгаа нь бол толгоотоос Баян шуунаас нэг хүүхдүүр амгалангаас одоо энэ сонгойрхон дүүргийг маань зориод ингээд дугуйлан том хичээлж байгаа. Ерөнхийдөө бол цаашдаа энэ хичээллүүлж байгаа сурагчид багш нарыгаа бол аймаг дүүрэг гэхгүйгээр цааш бүр улсын цолтой том харваачд улсын мэрэгчүүд төрүүлэхийн төлөө багш нартайгаа шав нартай хамт зүтгэх гэж бодож байгаа. Морины хувьд бол хүүхдүүдийгээ бүр өргөжүүлээд маш гоё дотор нь нэг хамт олон баг хамт олон болгож ажиллаад нийтдээ ерөнхийдөө бол 5 жилийн хугацаанд захиралтайгаа бас ярьсан байгаа. Сургууль одоо 153 дахь сургууль багшилдаг. 153 сурагч, морин хурц сурагчийг л бэлдэх чиглэлтэй л ингэж өөртөө нэг тийм зорилго тавьсан л ажиллаж байгаа та. Би хамгийн анх 9 дугаар ангида сумда манай урийнхаа жүжиг ерөнхийдөө бол урийнхаа сураа харуулж дандаа наадаж тоглож баяр ёслолоор дандаа харавдаг тийм хүмүүс байдаг. Хамгийн анх 9 дугаар ангид бол ирэн сонирхож байгаа ангиараа сур харуулж сураа гээд одоо манай мөнх харгал сумын спортын мастер жаргал сайхан Эрдэнэбат хоёр ах тэр шаваар очиж ороод тэгээд ерөнхийдөө 12 дугаар анги хүртлээ өсвөрийн харванд оролцоод ингээд аймагт бас амжилт гаргаа явуулж байгаа. Оюутан болоод ерөнхийдөө бол нөгөө завч хөлөө боломж үгээсээ болоод харуулж чадахгүй нэлээд удаан завсардсан. Тэгээ харуулахгүй яжгаад сая өмнө жилээс багш нартайгаа хамт багш нартай заагаад ер нь цолгүй байсан. Тэгээд цолгүй яжгаад нэлээд олон удаан тэмцээн оролдоонд ороод бас шантрахч бас үе байсан. За энэ бол миний спорт биш юм байна. Гэхдээ бас бодол бас хүн төрдөг спортын юм бас нөгөө хатуужил нөгөө зорилго байдаг гэдэг шиг. Тэгээ ерөнхийдөө бол энэ спорт руу ихч босч орох замналыг сурагчид маань багш нар маань бас байж иж бас энэ босч энэ сурын спорт руугаас орж бас амжилт гаргасан гэж бодож байгаа. Өмнө жилийн өсөн сарын хаалтын харваа буюу отг харваанд би 20 сумнаас 16 онж спортын дэд мастерс авсан байгаа. Сая энэ хаалтын харваа үндэсний сурын хаалтын харваа гэж бас болдгийн сая 9 сарын дундуур болсон. Тэр харваанд бас орж 24 онж үндэсний сурын 3 дугаар зэргийн харваач болсон. Одоо тэгээд энэ үеийн нөгөө мөрсний тэмцээнүүд болох гээд бас дараагийнхаа бэлтгэлээ хамт сурагчдтайгаа багш нартайгаа хамтраад би хийж байгаа. Ерөнхийдөө бол сур харвааг хүмүүс би ч гэсэн бас анх бас боддог байсан. Нэг аим үзэгчгүй юм бол спорт тэгээ бас хүн амьд сонирхдаггүй гаднаас нь ингээ харж дүгнэхэд ерөнхийдөө бол за нэг сонирхолгүй спорт юм шиг санагддаг. Ер нь дотор нь орж харуулж үзээгүй хүмүүст бол тэгээд дотор нь ороод ингээд өөрөө бэлтгэл хийгээд яг тэр гоё мэдрэмжийг аваад за тэрийг онж байгаа өөрөө бэлтгэл хийгээд өөрөө онохгүй бол бас өөрөө бас дотроос шаардлаган би тийх ёстой юм байна. Би юм техник хийх ёстой гэдэг юм өөрөөс бодно. Тэг яг хүн дотор нь ороод ингээд хичээллээд явбал дууралдаг айгүй тийм өөрөө хүнийг маш татдаг дууралдаг тийм спорт байдаг. Өөр гарахын буцаж гарахын нэрөөсөө харгахгүй. Зөвхөн бас гарыг бодчихсон яасан ч гарч чаддаг. Ерөнхийдөө бол тэгээд бус хүмүүстэй ч гэсэн хандаж хэлэхэд бас ингээд үндснийхээ сур харваагаар хичээллээд ингээд явход бас илүүдэхгүй бас гоё спорт гэж миний хувьд бас боддог. Жилийн 5 өдөр ажиллачаад амрах гэхээр бас амралт их хурцлын тэмцээн уралдаанууд маань хагассан бүтээсэн амралт өдрөдөр болдог. Тэгээл бас ар гэрээ амьдрал ажиллаас зөндөө юм бас дугуйлангийн ажил байдаг болохоор тэднийгээ бас хойш тавиал яаж игээл нөгөө дуртай юм болохоор тэгэл яаж игээл цаг зав боломжоо гаргаад тэгэл сурын харваанд бол дандаа л явдаг та. Тэгээд Монголын өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа боловсролын салбарт ажилтдаг Монголын сайхан багш нартай дэлхийн багш нарын баярын 31 Монголын багш нарын 50 сэтгчлийн ойн баярын мэндийг хүргээд ажлынхаа
хамт олон удирдлага наран хүмүүс хөгштэй баярлсан талархснаа илэрхийлж та бүхэн сайхан баярлалаа гэж нэрлэхэд төвшүүлье.